ёо би уул ингээд хийгээл өөр дээрээ ажиллаад байх тусам яагаад надад ийм мэдрэмж төрөөд байгаа юм бэ? Би улам сул торуулаад байгаа юм шиг надад санагдсан байхгүй юу? Hi guys. За бид хоёр Нялка цасныг харж байгаа бах. Охины маань хичээл амраад цаачин эмээгийн дээр нэг 5 хоног гоод явцсан байна. Энэ хооронд нь би ер нь энэ 26 онд юу болоод өнгөрөв, юу суралцав гэдэг талаараа бодож өөртөөгөө ярьж өнгөрүүллээ. Тэгээ энэ бодлуудаа ч гэсэндээ таадтайгаа хуваалцгаад энэ хөвчлэгээ эхлүүлж байна. Ер нь бол 26 он маш олон үйл явдал болсон байна. Эхнээс нь ингээл бодох нэ нүүсэн байна, өөрийнхөө байрыг сольсон байна. Дээрээс нь таалагдахгүй байсан ажлаасаа гарсан байна. Таалагдахгүй байсан community-гаас гарсан байна. Маш олон бие харилцаагаа дуусгасан, гомдож исэн гэдэг гомдлуудаа бүгдэнд нь хэлсэн. Намайг ойлгохгүй нь хамаагүй ууралсан, гомдол, бухимдал бүгдэнд нь хэлээд тэндээс үлдэх найзууд маань намайг ойлгоод мэдэх найзууд маань үлдээд ойлгохгүй муудалцаад салсан найзууд ч байна. Гэх мэтчлэн олон өөрчлөлтүүд болсон байна. Тэгээд энэ жил чинь би 33-ныхаа зан үлийг хийгээд ээж аавыгаа баярлуулад ээжтэйгээ хүзүү хувааж идээд тэгээд дээрэс нь хийж өгөөгүй зүйлүүдийг нь бодож явах зураа, хийсэн зүйлүүдийг нь мартчихъя аваа гэд хулангийн аавда гэдэг шүлгийг зориулж уншиж өгөөд тэгж уншиж байхдаа би өөрөө ингээд хөтлөө уйлаад охиныгоо уучлаарай. Энэ хүртэл маш тэнэг амьдралаа. Гэхдээ аав ээж маань байгаа учраас охин нь алдаа гаргахаас айхгүй ингэж зоригтой ингэж тэнэг явдаг шүү. Буцаад очих гэр маань байгаа учраас би баян байна гэдгээ хэлээд аав ээж хоёртоо баярсан талархнаа илэрхийлж 33-ныхаа зан үлийг хийсэн. Тэгээд дээрээс нь байрныхаа олон ингээд 14 удаа нүүж исэн. Гэхдээ анх удаа яг энэ гэр маань гэр шиг санагдаж байгаа учраас энэ гэртээ бит хоёр байрны найраа хийгээд гэрийнхнийхээ ураад, гэрийнхнийхээ ёроолыг аваад бас нэг хурхан зан үйл хийгээд өнгөрөөсөн. Ер нь бол нэг юм сүсэг бишрэлгүй. Гэхдээ энэ жил бол маш олон зан үйлүүдийг хийгээд тэрнийх нь цаадах утга учирыг нь би одоо л ойлгож, ухаж энэ ёс судламжлал гэдэг зүйлээ ойлгож хүндэлж эхэлж байна. Монгол ёс заншил гэж юу гэдгийг илүү шимтэж судалж эхэлж байна. За тэгээд дээрэс нь ер нь бол би өөрийгөө нэлээд хийж байгаа гэж бодсон байхгүй юу. Аавда ээждээ баярлаа, гомдгоо болоод чин сэтгэлээсээ талархаж эхлээд энэ төр ирсэн боловч яг энэ сүүлийн нэг 9-10 сарын үеэр ахиад яг сэтгэл готролд орж байгаа юм шиг ямар ч зориггүй болоод ирч хүчгүй болоод тэгэл би буцаад амар гутарсан. Яава юу болвоо? Уул нь би ингээм амар гоё хийлгээд юмыг өөр өнгөтэйгөр хараад маш гоё болж исэн чинь дахиад юу болвоо гэд гайхсан. Тэгсэн чинь одоо ингээд бодох нэ ийм зүйл байдаг юм байна. Хүн ингээд трама гэдэг чинь уур уцаар гэдэг чинь өөрөө намайг хөдөлгөөх хүч хийсэн байгаа байхгүй юу? Би өмнө нь ингээд станараа аавд ингэж амьдарч болдог гэж батландаа эсвэл нийгэмд ч юм уу те ингэж зөв амьдрах хүн жаргалтай амьдарч болно гэдгээ би өстө үзүүлэндээ гэж чичирж явах явцдаа тэр нь миний ингээд ирч хүч болоод явж исэн байгаа байхгүй юу? Бусдад татаархал те энэ муу ямар зөвүүн юм бэ? Би өстө энэс илүү явна гэж бодож байхдаа тэр бодол маань намайг ингээд хөдлөгдөг байжгаад гівгэнд ингээд бүгдийг ойлгоод бүгдийг уучлаад ерөөсөө хинт ч өөрийгөө батлах шаардлагагүй юм байна гэдгийг ойлгоод хүмүүст гомдхон болоод ингээд эго гэдэг зүйлээ тэр чигээр нь би алаад ерөнхийдөө бол жил гарan болж байгаа байхгүй юу. Ерөөсөө би хинч биш юм байна. Би бол зүгээр яг юм хэсэгхэн хугацаанд амьдарч байгаа хумхын тоос юм байна. Миний энэ мэдрэмжүүд чинь ийм тийм учиртай юм байна. Ингээд бүх юмаа ойлгоод ихсэн чинь өмнө нь миний гүжүүдлэх, зөрүүдлэх, онцгойрох, өөрийгөө батлах энэ төр маань амьдралын ирч хүч ундрах байж байгаа. Тэд нар маань байхгүй болсон чинь би буцаад байхгүй. Ямар ч хичвчгүй тэгвэл амьдралын утга учир юу юм? Тэгэл ингээд зүгээр л оршиж яхад нь болоо юм шүү гэж бодогдоод ямар ч ингээл гараал нийгэмд гарах эсвэл ийм цог залбаа ирч хүч авахгүй юм нэг унтаа байдал руу шилжээд орсон байхгүй юу? Тэгсэн чинь ийм байдаг юм байна. Өмнө нь бол би өөрийгөө олцсон. Одоо би ингээд яг буцаад 0 түвшиндээ ирж байгаа юм байна. Буцаад 0 түвшиндээ ирээд яг энэ цагаас эхлээд миний трама намайг өдөртөхгүй, миний өнгөрсөн намайг өдөртөхгүй буюу яг өөрийнхөөрөө одооноос амьдралаа
зогслоож эхлэх мөч эхэлж байгаа юм байна. Одоо ингээд би хов хоосон 0-оос эхэлж байгаа байхгүй юу? Хоёрт нь эго гэдэг зүйлийг муу гэж бодоод байсан. Эготой хүмүүс би амар дургу, эго гэдэг зүйл байж болохгүй гэж боддог байсан бол хүнд хэрэгтэй гэдэг юм байна. Энэ атаархал, уур уцаар, гомдол энэ бүх мэдрэмжүүд буюу эго гэдэг зүйл маань надад хэрэгтэй зүйл байснаа би тэр чигээр нь алчиж тэгж болдоггүй юм байна. Тэгээд би буцаад эргээд за би намайг хүмүүс ингэж молж ийн тэгвэл би энэ хүмүүст сайн явгаа харуулна да гэдэг бодлоо өөртөө тээсэн чинь буцаад ингээд ирч хүч орж ирээд энергичээд байгаа байхгүй юу. Тэгээ би ойлгохдоо ердөөсөө баланс дахиад эгогоо хүртэл алж болдоггүй. Ямар би ууланд гараад амьдрах гад даянчлаад явах гэж байгаа биш. Би нийгэмдээ байх нь үннээс хойш тэр зүйл рүү бас хэд туйлширч болдоггүй гэдгийг энэ сая сүүлийн хэдэн сар ойлгож байгаа байхгүй юу. Тэгээ эргээгээд ингээд эгогоос эргээгээд уур уцараас эргээд гэхдээ энэ удаад өмнө нь бол ухамсаргүй би драманда захирагддаг байсан бол уур уцаараа би ухамсартайгаар залах боломжтой чадвартай болж эхэлж байгаа юм байна гэдгийг ойлголоо. Би нэрээ сонноос юу яасан? Хүсэж явсан мэргэжлээ олсон. Тэр нь юу гэхээр parenting coach, эцэг эхийн зөвлөхөөр сурж байгаа. Одоо нэг хавар төгсөх байхгүй юу? Энэ хугацаанд зөндөө олон юм судалж байна. Nervous system гэж юу байдгийг, attachment style гэж юу байдгийг, parenting style-ууд ямар төрөл байдгийг гэх мэтчлэн олон зүйлийг ухаж ойлгож байгаа байхгүй юу? Тэгээ энэ бүр миний ингээд дуртай юм. Намаа ингээд багш маань ингээд нэг бие даалт өгцөн. Тэгээ тэрийг маань хинч шалгана гээг баг чинь бие даалтаа хийчихэд дахиж дутуу санагдал буцаж ингээд подкаст, YouTube, ChatGPT-гээс олон юм ухаал тэрнгээр эссе бичиж мичээл их сургууль ингэж өөрийнхөө ингээд олцсон, өөрийнхөө дуртай амийг олцсон байжгаад их сургууль сурдаг бол ямар гоё вэ те. Хинч намайг хараагүй багт чинь би ингээд битүү ингээд намаа уншаастай, даалгавраа хийгээстэй, даалгавар нь надад бага санагдал, өдөржингөө хичээлээ хийж байгаа хэрнээ стил надад даалгавар нь бага санагдал үнэхээр сонирхолтой байгаа. Тэгсэн чинь яг энэ системээрээ явж явах үед нэг зүйл тохиолддог байхгүй юу? Би ингээд илтгэл тавьдаг, сургалт ордог. Хиний ч юм уу яг confident бүр өөртөө ихтэй ингээд үгээ ярьж хэлж чаддаг тийм байхгүй. Гэтэл айгүй сони юм болоод байгаа нь сүүлийн яалтчгүй бүр яг 9 сард энэ шинжлэхэнд илэрч эхэлсэн байхгүй. Би ингээд бусдын өмнө ярихдаа шууд ингээд би маань ингээд салганаад манантаад ингээд яг бодит орчноосоо шууд ингээд тасрангуудаа би ингээд толгоо ингээд эргээд тэгээд тэгснэ ингээд хөл дээр ингээд зогсож чадахгүй өвдөг ингээд чичрээд хизээж энэ мэдрэмжийг мэдэрч байгаагүй байхгүй юу. Дандаа л өөртөө ихтэй миний ярьж байгаа юм зөв гэдгийг мэдчих ах үедээ би өөртөө ихтэй. Тэгсэн чинь энэ удаад би бүр 200% өөртөө ихтэй байгаа юм. Миний ярьж байгаа юм судалгаа факт ярьж байгаа байхгүй юу би. Ямар ч өөрийнхөө бодол ямар нэгэн хүний янз бүрийн энэ зүгээр нэг өнгөцгөн зүйл биш маш судалгаатай ингээ юм ярьж байгаа хэрнээ салханч чичрээддэг байхгүй. Тэгэл би уулна гэд хийгээл өөр төрөө ажиллаад байх тусам ваягаад надад ийм мэдрэмж төрөөд байгаа юм болоо би улам сул дор болоод байгаа юм шиг надад санагдсан байхгүй. Тэгсэн чинь яг энэ системийн дагуу үдсэж байхдаа ойлгосон. Тэр нь юу гэхээр миний ингээд травмад 4 response байдаг. Fight, flight, fawn, freeze гэж 4 юм байдаг байхгүй. Гэтэл минийх freeze төрөл нь би ингээд надад ямар нэгэн асуудал тулгарах үед би шууд хөлтчдөг. Ингээд шууд ямар ч хариу ургал үзүүлэхгүйгээр ингээд гацчдаг байхгүй. Хэрэлдэгчгүй, өөрийгөө тайлбарлахчгүй, хаяад явахчгүй би зүгээр л ингээд шууд ийм nervous system маань тэгж ажилтдаг байсан. Өдийг хүртэл. Тэгээд ерөнхийдөө бол өөртөөгөө ажиллах гэхээр миний ингээд бие маань надад одоо л итгэж мэдрэмжээ гаргаж эхэлж байгаагийн шинж тэмдэг юм байна. Би одоо л ингээд сандарч эхлээл одоо л миний бие мэдрэмжийг ил гаргахтаа хүлээн зөвшөөрж байгаа буюу акад миний nervous system одоо итгэж эхэлж байгаа. It's okay to feel мэдрэх нь зүгээр мэдрэмж ил гаргаж болно гэсэн зөвшөөрлийг тарих маань одоо л биеиндээ өгөөд тэгэнгүүт бие маань тэр ингээд илэрлээ ингэж салгануулаад ч юм уу надад одоо ингээд мэдрэмжүүд амар хүчтэй орж ирээд байгаа байхгүй юу. Сандрах мэдрэмж, уурлах мэдрэмж ингээ бүр дүрс гэж хасаад хизээч би тэгдэг байгаагүй байхгүй би ингээ үргэлжлэн ингээд инээждэг юм тайван байсан чинь ялчгүй ингээд тэгээ би мэдрэмжүүдийг мэдрэхдээ өөрийгөө сул дорой гэж дахиж мэдэрсээд ахаал нэг өөрийгөө буруудгаж шүмжлээд ээж байгаа гэдгийг ойлгонгуудаа окей миний тарих
миний nervous system, миний ухамсаргүй тарих, миний мэдрэмж яг одоо л safe биендээ орж ирж байгаа юм байна гэдгийг ойлгосон байхгүй юу? Тэгээд яг энэ parenting coach болох хөтөлбөрийнхаа дагуу ингээд явж байхдаа яг юмыг ингээд анханаас нь системтэйгээр ингээд сураад ойлгоод явчихлаар одоо би ингээд сэтгэл зүйчдэр очил сартаа 3 сартаа нэг л уулзаж байгаа шүү дээ. Тэр чинь яг системтэй хөтөлбөртэй надтай ажилтдаг байхгүй юу? Гэтэл яг энэ parenting coaching юм сургалтанд сууж авах явцдаа системтэй юмыг ингээд явахлаар ямар үр дүнтэй, ямар олон зүйл ойлгоод бидэрт яагаад ийм зүйлийг боловсролоор нь заагаад өчөж болдоггүй юм бэ гэж би гайхаад байгаа байхгүй юу. Тэгээд ер нь бол АК нь өөрөө эндээс ингээд суралцаад олон зүйл ойлгочоод энэнгээрээ шууд дагнаж би битүү амьдрын эцэг эхийн зөвлөх. Ер нь цаад mindset философи нь юу гэх юм бол аз жаргалтай аав ээжээс аз жаргалтай хүүхэд төрдөгөө. Ер нь бол хүүхдийг хүмүүжүүлнэ гэж байдаггүй. Өөрийгөө л хүмүүжүүлэх нь маш чухал гэдэг ер нь бол философи таахгүй юу. Тэгээд эцэг эхийн зөвлөх хийж явж байхдаа тэр эцэг эхийг би тайван, аз жаргалтай, өөрийгөө мэддэг, өөрийгөө удирдах чаддаг тийм хүн болоход нь чиглүүлж туслан. Тэхийн тулд би өөрийгөө маш сайн судалж мэдэх хэрэгтэй байгаа. Удахгүй энэ курсээ төгсөөд бүр яг албан ёсоор parenting coach болчоор сургалтуудаа зарлаад эхэлнэ. Тэр хүртлээр би Instagram хаягаа өмнө нь mentor гэдэг байсан бол одоо cool mom coach би юу ядсахгүй охиноо төрчөөд нэлээд удааг байхад нь дотроо би өөртөө амлаж исэн би өстой cool mom болно доо гэж бодож исэн. Яг тэрийгээ санаад cool mom coach гэдэг нэрийг өгөөд Instagram хаягийн дээрээ 26-наас эхлээд илүү эцэг зориулсан контентуудыг, бичлэгүүдийг бас оруулна гэж бодож байгаа. Тэгээд энэ 25 онд би орхих ёстой зүйлүүдээ бүгдийг нь орхиж чадлаа. Одоо эх жил буюу 26 оноос эхлээд яг өөрийнхөөрөө ухамсартайгаар, аз жаргалтайгаар завгүй энэ амьдралыг туулна гэж бодохоор маш их тогтолж хүлээж байна. Тэгээд ахаад нэг маш олон хичээл заасан, маш гоё олон ивентүүд болсон, бүх юмны шинэ эхлэл болсон 26 ондоо бүгдээрээ орцгоё. Ер нь бол зөвхөн бийж гэлтгүй тоо судлаараа 2025 онд чинь 9-ийн тоо буюу энэ он хамгийн сүүлийн тоо тий дараа жилээс эхлээд 2026-гийн хооронд нэмэхээр 1-ийн тоо гарч байгаа байхгүй юу. Тэгэхээр зөвхөн миний ч гэлтгүй маш олон хүний амьдралын хувьд 26 он нь эхлэл болсон жил байна байх гэж бодож байна. Тэгээд манай хэд маань шинэ оноо сайхан ухтаараа 26 онд бид нар бүгдийнх нь хувьд шинэ эхлэл 26 он үнэхээр сайхан галзуу өөрийнхөө амьдарч эхлэх он жил байх болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Тэгээд шинэ оноо сайхан ухтаараа дараа жил бичлэгүүдээр олццгаая.